Эртний сайхан ерөөлөөр учирсан илгэм сүүцгч та бүхнийхээ амар амгалан айлтхан мэдчилж эрдэм номын дээд болсон эрхэм сайхан багш нараа урьдаг ардын багш нэвтрүүлэг маань ийхүү хэлж байна. Энэ удаагийн ардын багш нэвтрүүлэгт маань Монгол улсын гавьяат багш, Монгол улсын ардын багш Үнэн мэдлэгийн маань багш оролцож байна. Юуны өмнө бидний урилгыг хүлээж авч манай студид 4 жимэтэй морилон цаацанд үзэгч дүнгийн өмнөөс талархал дэвшүүлье багшаа. За баярлалаа. Тэгэхээр олон жилийн өмнө нэгэн сайхан дурсамжийн алтан утсыг шаглан оёо гэж бодож байна. Хүүхэд байхдаа таныг ингээд хардаг байсан. Маан багш 18 дугаар сургуулийн багш. Бид нар бас нэгэн дор нэгэн агаараар амьсгал нэгэн бас дошин дээр амьдарч ийлаа. Тэгээд бас таны гэрээчийн орцонд танаа орцонд гитар дарж дуу дуулж ийж бас томчуудад загнуулдаг ийм гимзэмгүйхэн хэр тоосон дарагдаг ариухан сайхан хөвгүүд байсан. Тэр цаг маань одоо байж байна. Та яг л хэвээрээ байд. Тэр үеийн хэвээрээ ийм сайхан хэвээрээ байж байна. Тэгэхээр ер нь гитар болбож дуу дуулсан хөвгүүд гудамжны өнцөг байшингийн болон зогсцооно гэдэг яруу найрагчийн шүлгийн мөр шиг яг тэр он жилүүдэд бас ягаад ч юм бэ таныг ингээ хүндлэх сэтгэл өөрөө ирэхгүй төрөөд идэг гэсэн л да. Бид нар таны байгаа байдал одоо ингээ тэгэхээр багш гэдэг хүний энэ мөн чанарыг бол та бүр залуугаасаа ингээд бүр хад хайрцагт хийсэн юм шиг хэвэнд хийсэн юм шиг ингээд хадгалж чадчих. Одоо ч гэсэн өнөөдөр хэвээр байна. Ер нь багш байхын жаргал зовлон юундаа оршд юм бэ? Эндээс энэ сайхан илгэмсэг яриагаа эхлэе гэж бодож байна багшаа. За юуны өмнө шавтайгаа уулзж байгаад их баяртай байна. Манай шав бол ийм их чухал ажил хийж байгаа. Энийг их сайхан үр дүнтэй өндөр амжилтанд хүргэж яваад баяр хүргье гэж. Баярлалаа багшаа. За би гэдэг хүн одоо багш гэдэг болсныхаа тухай ярих гэж бодож байна. Багш гэдэг бол ер нь хөндөрлөгтнийг сайхан явуулахын нэг үндэс бол мэдлэг байдаг. Мэдлэг чадвар. Энийг олгодог уурхайн энийг зохион байгуулж тэр мэдлэгийг чадвар суулгадаг хүн бол багш юм. Тийм учраас хөндөрлөгтөнд бол багш гэдэг мэрэгжил бол хамгийн сайхан мэрэгжил, хамгийн буянтай ийм мэрэгжил юм байна. Одоо бурхнаас олгосон хамгийн том мэрэгжил бол багш юм. Ингэж ойлгодог. Ийм ч учраас аль улс орн бол хөгжил бол мэдлэг дээр суурилсан ийм хөгжил бол тэр улсыг хөгжүүлдэг. Түүнийг хөгжүүлэхийн үндэс бол олон сайхан мэрэгчлэн сайн нийгэмд тийм одоо мэдлэгтэй хүмүүсийг гаргадаг ийм талаасаа бол багшийг бишрийн шүтэж бахархдаг ийм л мэрэгжил гэж хувьдаа ойлгодог. Тийм ч учраас энэ мэрэгжлийг ер нь багш болъё гэсэн ийм сонирхолд хөтлөгдсөн. Тэр дундаа математикийг бүр сонирхсан. Яагаад гэвэл математик бол бүх шинжил ухааны суурь болжигдөг учраас энэ суурийг мэрэгчлээ багш болно гэдэг бол сайхан ажил. Энийг одоо үр дүнтэй сайн хийнэ гэдэг асуудал бол их чухал юм аа. Ийм л байдалтай л багш болж өдийг хүрч явна. Тэгэхээр хөндөрлөгтний одоо шинжлэх ухааны хаан болсон энэ математикийн сонгох жахта олон сонголтуудыг бол зүрх сэтгэлээсээ хүүхэд байхсаа мэдэрч эхэлж байсан байх л та тийм. Тэгэхээр монголчууд бид эртнээс уран шүтэнтэй байсан. Аав ээжээ шүтдэг, багшийг шүтдэг, номоон шүтдэг тийм. Ном дор мөргмөө гэдэг энэ сайхан байдаг. Ер нь таны багш нар ямар багш нар байсан бэ? Өнөөдөр энэ сайхан доргоны хээ нийлж байгаа юм шиг энэ агшинд бас багш нараа дурсвал бас сайхан байх болов уу гэж бодож байна. Энэ чинь тэгэхээр хоёр үеийн багшийг яривал их тохиромжтой байх гэж бодож байна. Дунд сургуулийн ас эхлэх нь зөв. Дунд сургуульд сурч байхад их алдартай багш нараар хичээл заалгаж байлаа. Тэр дундаа математикийн алдартай багш нар миний багш байсан. За нямд орж ядамар агчаа, хоёр фөрүүжүү, гиндэн хэн багш байна, санжаа багш байна. Энэ багшнуудыг хараад хоёр математикийн багш болох юмсан. Ямар сайхан юм бэ? Ийм багш нар мэдрэмж төрөөд ирсэн тийм. Энэ багш нарыгаа дуурайх юмсан. Энэ шиг багш болох юмсан гэж ингэж боддог байлаа. Тэгээ 10 жил төгсөөд математикийн багш болсон. Болоод багшийг бэлддэг одоо Монгол улсын боловсролын их сургууль тэр үед юу байсан? Багшийн дээд сургууль гэж байсан. Тэрүүнд орсон. Тэнд ороход миний алдартай сайхан багш нар байсан. Батаа багш,
доёд багш, додон багш, олон багш нар байлаа доо. Дааг багш гэл. Энэ олон багш нарынхаа бахархаж эднийхээ одоо сургаал тэр ном хайрлсан, тэр ном эрдэнэ номыг сурах юмсан, сайн сурах юмсан гэдэг. Ийм учраас л багшийг хөдөлгдөж орсон. Ийм учиртай байна. Тэгэхээр цагийн зүг дагах ус, цагийн зүйтэй уралддаг болсон энэ цаг үед та бас багшийн амьдралыг ингээд туулаад ингээд ирж байхад, товчоолон ингээд эргэж харж байхад ер нь таны үеийн багш нар, одоо үеийн залуу багш нарын хоорондох одоо ингээд орон зайг та одоо Ахмад багшийн хувьд бол мэдэрч байгаа үстэй тий. Энэ залуу үеийн багш нар маань одоо цаг үеэ мэдэрч одоо хүүхдүүдийн тэр мэдлэг боловсрол цаашлаад хувь заяанд тий. Энд одоо яа сэтгэл зүрхээ зориулж чадж гин үгүй юу? Та Ахмад багшийн хувьд бас сэтгэлдээ болцгүй. За бидний үеийн багш нар болол голдуу багш ном хоёр дээр тулгуурлаж суралцж байсан. Одоогийн залуучууд багш болж байгаа залуучууд бол олон талаар мэдээлэл мэдлэг авах юм болцоо нэгдсэн. Ийм их ялгаатай үе юм байгаа. Одоо яагаад гэвэл энэ мэдээллийн систем хөгжиж тэр дунд олон улсын харьцаа энэ төрөл бүрийн мэдээллийг авдаг болсон учраас их хүрээ ихтэй мэдлэх авах болцоо нэгдсэн. Бидний үед чинь бол тоотой 2-3 номон сан байдаг. Тэнд нэг суугуулсан. Тэнд байгаа ном бол төдий одоо хөрөлцөөтэй муутай байсан. Нөгөө талаар бол багшаасаа мэдлэгийг авахад түүнийг өргөжүүлэхэд хязгаардсан байсан. Одоо тийм биш. Одоо юу дуртай мэдлэгээ хаанаас ч авч болж байна. Ийм учраас одоогийн залуучууд бол асар их сайхан үед сурч амьдарч байна. Энийг бол бахархмаар байна. Тэгэхээр би өөрөө Москва хотын Горький нэрвч зохицуулалтын дээд сургууль төгссөн уран бүтээлч хүний хувьд одоо гадаадын уран зохиол орчуулгын онолыг ингээд оюутнууд лекц ингээ хаяа уншдаг л да. Тэгэхээр нэг математикийн физик математикийн ангийн оюутнуудтай лекц уншаад дэлхийн сонгогдуудын талаар ярьж байхад нэг оюутан босч ирээд ярьж байсан. Ер нь бид нар тоо боддог улсаа, математикийн улс. Бидэнд одоо наад сонгогдууд чи одоо ямар хамаатай юм бэ гэж. Тэгэхээр би уран бүтээлч хүний хувьд дэмжиглэж байсан. Өөрөөр хэлбэл тэр хүндрэлтний агуу их сэтгэгч хүмүүсийн тэр уран сайхны сэтгэлээр сэтгсэн тэр хүмүүсийн одоо үгүйсгэд түүнээс одоо алхаагаа хоцорно гэдэг бол математикийн ангийн оюутны бас буруу юм болов уу гэж би өөрийгөө өмөрсөн л да. Тэр хэмжээгээр хоцорч байна гэж. Та математикийн багш хүний хувьд Ахмад багш хүний хувьд яг энэ ийм тохиолдол тэрв гарвал та юу гэж хэлсэн бол? Ер нь байна хүн бол нэг юм юм байна. Ямар ч юмыг бол явцуурч болохгүй. Нэг тал руу тэрхий хазаач болохгүй. Хүн соёлтой хүний л одоо соёлтой хүн гэдэг ямар байдгийг тэр соёлыг л одоо тал бүрийн соёлыг л эзэмсэн ийм хүн байх ёстой. Тийм учраас одоо би юу гэж хэлэх гэж байна вэ? Хүн бол урлаг мэддэг байх хэрэгтэй. Өөрөө чаддгүй юм гэхэд тэргээ мэдэрч өөртөө хүлээж авч чаддаг байх хэрэгтэй. Спортыг одоо тоглож чаддгүй ч гэсэн спортыг өөртөө таашаал авч чаддаг байх хэрэгтэй. Уран зураг байх. Тэр уран зургаас одоо хажуугаар нь өнгөрөөд мэдэхгүй юм шиг харж болохгүй. Тэр уран зураг ямар сайхан зураг вэ? Энэ тийм хүний тийм бүтээл гэдгийг мэддэг байх хэрэгтэй. Ийм учраас соёлтой хүн бол их олон талаас юмыг мэддэг. Ийм байж иж тэр хүний өөрийн мэдлэг цар хүн чанар норшин. Тийм учраас ер нь бол нэг хоёр зүйлийг голдоод байвал тэгээ жаахан тийм соёл дутаад өөрөөр хэлбэл сармагчин тал руугаа бас төсөөлөхөр юм ч гарч магадгүй. Сайхан одоо тэр сонгодог хөгжмийг сонсчоод чихээ бөглөөд байвал ямар харагдав тэрнтэй адилхан. Тийм учраас хүн бол тэр нэг тийм юм яагаад энэ хэрэг юу байна? Ер нь яруу найраг зохиолч хүн бол математикийг бас ямар нэгэн хэмжээгээр өөрөө хүлээн авч зөвшөөрдөг өөрийн гэсэн бас нэг хэмжээний математик төсөөлөлтэй байх
Энэ бол тэр хүний хувийн одоо мэдрэмжтэй. тий. Хувийн соёл юм байна. Тэгэхээр би энэ асуултыг логикийн хувьд яаж асуух гэдэг юм нэхээр одоо ер нь 21-р зууны оюуны талхыг шинэ одоо хүн ачааг нь үүрэх одоо хүүхэд залуучуудаа одоо бид бэлдэж байна гэж ойлгож байгаа. Тэгэхээр үнэхээр бэлдэж байна. Та ер нь ингээд харин зөв бэлдээд энэ буруу бэлдээд байдгүй гэдгийг цаг хугацаа харуулна. А та бол Ахмад Багшийн хүнд шинэ үе гэдэг одоо энэ математик англи хэлнийг гүнзгийрүүлсэн сургалтаа энэ сургуулийг бас ахалж яваа. Одоо гүтэлж яваа. Ер нь бодлогыг барьж яваа. Судсыг барьж байгаа Ахмад Багшийн хувьд одоо энэ сургуулиас товч танилцуулахгүй учир хэмээс ер нь ингээ хэвлэл мэдээллээр ингээ харж байхад шинэ үе сургуулийн сурагчид бол нэлээд сайн явж байгаа. Ер нь аливаа математикийн уралдаанд тэмцээн олимпиад ч юм уу тий англи хэлний уралдаанд ч юм уу дээгүүр байр эзэж байгаа гэдгийг бол би одоо сэтгүүлчийн хувьд бол олж хардаг л да. Тэгэхээр ер нь яг 21-р зууны одоо энэ хүнд ачааг үүрэх 21-р зууны тэр морин дэргийг хөтөлж явах сэхэтнүүд одоо танай сургууль бий гэдэгт бол би итгэж байна. Та сургуулийн тухай төвш ярихгүй. За энийг сургууль ярих юм би нэг сургууль байгуулсан. За. Учиртай хүн байна. За. 11-р сургууль. Тэр математик, физик математикийн гүнзгийрүүлсэн сургууль. За энэ сургуулиас бол олон алдартай хүмүүс төрсөн. За тэгээд би хувийн сургуульд нас өндөр болоод хувийн сургуульд байгуулах юм болсон. За тэгэхэд би тэр сургууль бол ер нь физик математикаар 2 хүнд шинжил ухаанаар хүүхдийг их дарж зовоожилаа. За одоо тэгэхэд энэ сургуулаа яагаад математик англи хэл гэсэн юм гэвэл бас их учиртай. Миний тэр шавнаар надад бас загсан юм бэ. Ер нь 2 хүнд хичээл чинь багш их хүнд юм байли шүү. Энийгээ бас нэг бодож үзээд олон улсын харьцаа хөгжиж байгаа өнөө нөхцөлд хэл рүү бас төлөх оруул их сайн юм байна шүү гэдгийг тэндээс төгссөн хүүхдүүд ихэнх нь гадаадд суралцчихдаг байсан. Одоо тийм байна. Тэгэхээр би нөгөө физикийг англи хэлээр сольсон. Тийм. За яагаад чи амьдралын шаардлага тийм. Яагаад чи англи хэлээр солиулгүй хэлтэй бол хөлтэй гэж нэг хоёртойгоо дэлхийн ийм том хэлийг ер нь сурах хэрэгтэй юм байна. Дээр нь бүх суур шинжил ухааны суур болдог математик хоёрыг хослуулвал арай дээр юм байна. Хэл нь физикээс арай бага хөнгөн дүүх юм уу да. Тэр тал руугаа хэрэгтэй. Нөгөө талаараа олон улсын ойртон нэгтэрч байгаа үед хэлгүүгээр цаашаа ер нь явах болцоо хэцүү байна. Тийм учраас их хэлийг энэ дэлхийг ноёлдог англи хэлийг сонгож авсан юм учиртай. Тэгээд энэ сургуулийг математик англи хэлний гүнзгийрүүлсэн сургуультай сургууль болгож ийм статустайгаар явж байгаа. За тэгээд одоо англи хэлийг чинь ихэнх сургууль англи математик англи хэл гүнзгийрч чинь гэж ярьж идэг. Ер цаад утгаараа гүнзгийрч байгаа ч юм маруухан. Тэгэхээр одоо шулуухан хэлгээд. Тий. Тэгэхээр бид одоо англи хэлийг маш сайн сурахын тулд энэ дэлхийд зөвшөөрөгдсөн 2 хөтөлбөр байна. Нэг хөтөлбөр нь болохоор англиас гаралтай, тэрийг нь болохоор Кембриж гэдэг. Нэг нь Америкаас гаралтай, тэрийг нь IB гэдэг. Энэ 2 хөтөлбөрөөр явбал дэлхийн одоо англи хэлийг сурахад хамгийн зөвшөөрөгдсөн найдвартай сургалт явуулдаг ийм учиртай учраас манай сургуулийн жилээс энэ IB буюу Америк сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бид энэ жил орцсон. Одоо ингээд туршаа явж байна. Тэгээ манайд бол Америкийн нэлээд хэдэн багш. Бид одоо гадаадын 7 багштай. Энэний нэг 4-5 нь тэр Америкийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тэндээс одоо бүр сонгож авсан ийм багш нар ажиллаж байна. За ийм учраас энэ сургуулийг бол саяын 2 зүйлийг гүнзгийрүүлэх зорилготойгоор ингэж байна. Тэгэхээр 2 хөтөлбөрийг ингээд
зоригтойгоор ингээд хэрэгжүүлэх гэж явж байна. Ер нь яг ингээд анхны шанд татхад чинь бас нэг бэрхшээл биш үү, эргэлзээ тий. Энэ зөв буруу юу гэдэг эргэлзэж байгаа нэг сонголтыг хийдэг штэ. Танд ер нь ийм зүйл тохиолдов тий. Ер нь та бол мэдээж физик математикийг нэг нь бол сонгож чадлаа штэ тий. За тэгэхээр математика бол урт талд нь дурсцсан гэж бараг хэлж болно. Яагаад гэвэл 10 хэдэн жил тэнд хийцэн. За тэгээд тэр чи юм чи ер нь боллоо гэж хэлэхэд их хэцүү юм байна. Ерөнхийдөө байхад байна. Бас залруулах алдаж онсон юм зөндөл гардаг. Тэгэхээр математикийг бол одоо ер нь урд нь дурсцсан. Одоо математикийн хувьд бол сайн багшил цуглуулж, сайн багш нарын баг үрдүүлж чадвал бүтэх юм учиртай. Тийм учраас манайх одоо энэ жил Дави од гэдэг багш байна. Энэ хүн бол Монголын математикийн нэг номерын сор болсон юм. Дээд математик, дунд математик хоёулангийн мэддэг багш. Энэ багшаар баг байгуулсан. Нөгөөг нь болохоор Америкийн сургуульд юу хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа учраас Америкийн тэрийг бол бид зүгээр нэг тийм хуулах төдийг хэрэгжилж байгаа юм биш. Манай миний өөрийн ач Америкт 9 жил сурсан. Тэнд бол их алдартай онцлог өссөн. Тэгээд хамгаалсан юм ач байгаа. Тэр маань одоо удирдах зохицуулж байгаа. Тэгээд тэр Америк нөхдөөтэй их холбооцол бэтэй ажиллахад ойр тэдний бүх байдлыг сайн ойлгосон 9 жилд чинь сурлаа, ажиллаа одоо бүх талаар яасан учраас арай ойрхон өөр дүнд хүрхлөө гэсэн юм ойлголттой байгаа. Тэгээ манайд одоо нэг сайн тал нь юу гэвэл Америкийн зөвлөх одоо энэ 11 сарын ихээр зөвлөхээр зөвлөхтэй байна гэдэг чинь бол нэлээд сайхан тулгууртай болж байгаа. Ийм учраас энэ хоёр гүнзгийрсэн сургалтаа бол нэлээд болцооны болох уу гэсэн юм найдвартай байгаа. Ер нь ч бол энэ жил харахад сайхан байдалтай харагдчих. Найдвар гэдэг энэ үгнээс одоо гэрэл засаж гэгээ энерги мэдэрч байна. Тэгэхээр өнгөрсөн он жилүүдийн Монголын түүхийг бүхэлд нь аваад үзэхэд багш гэдэг энэ эрхэм дээд нэр бол үнэхээр үеийн үед одоо дуурсагт мөнхөрсөөр байх болно. Та бид тэр ярилцлагынхаа эхэнд энэ багш гэдэг бол хүндрэлтний одоо мэдлэг юм а гэсэн. Түн лугаа адил одоо эх орны 408 зогс одоо багшилж байгаа олон сайхан багш нар Монголын үрсийг одоо сэтгэгч үрс болгохын төлөө бас чамдан хичээж ажиллаж байгаа. Тэгэхээр нэг зүйлийг энд ойлаа шигтгэх болон сэтгэл хуучлах бол болохгүй болов гэж бодож байна. Монгол улсын боловсролын их сургууль хуучнаар багшийн дээд сургуулийн маань одоо 65 жилийн ёс төртөөхөн болж байна. Ерөнхийдөө одоо энэ 65 жилийг одоо бүхэлд нь аваад үзэхэд агуу их түүх юм а тий. Та бас энэ сургуулийн бүтээгдэхүүний хувьд та энэ сургуульд бас оюутан цагаа өнгөрөөж энэ сургуулиас бас жигүүр ургуулж нисэж Монголын сайхан олон сайхан аавын хүүхдүүдэд одоо эрдэм ном заасан багш хүний хувьд сургуулийнхын талаар хуучлахгүй. Өнөөдөр энэ бол хуучлагаас өөр аргагүй гэж бодож байна. Энэ ястаа гоё асуулт байна. Энэ ястаа нэг яримаар зүйл байна. Дан цаг байгаа. Энэ сургууль бол түүхэн Монголын боловсролд бол түүхэн хичээл багталтай. Ер нь Монголын хөгжилд бол том хувь нэмрээр усан юм сургууль байна. 65 жилд ямар олон багш нарыг төрүүлв. Тэр багш нар бол маш өрөвдөлтэй Монголын өнцөг болон бүрд ажиллаж байна. Тийм учраас энэ сургуулиас маш олон алдартнууд төрсөн, олон эрдэмтэн, олон гавьяатууд төрсөн. Одоо гавьяат гэхэд 200 гаруй гэж ярьдаг, 240 мөчөөр тоологддог гэсэн. Олон ч зохиолч нар төрсөн үү? Тэр зүгээр нэг гавьяат гэсэн нэр биш. Тэр нэрийг бол нэлээд их юм хөдөлмөрж өөр бүтээлтэй ажилласны одоо бэлэг тэмдэг гэж би ингэж ойлгож байгаа. Тийм учраас энэ сургуулийн гавьяаг бол хэлээд барахгүй. Энд одоо их алдартай. Одоо энэ сургуулийн талаар би нэг 5 зүйлийг хэлмээр байна. Энэ сургууль энэ боловсролын сургуулиар би саяхан орсон, уулзсан бүх нэлээд явлаа. Асар их хөгжиж байна. Энэ сургуульд нэг 5 зүйлээр онцлон хэлмээр байна. Энэ сургуулийн багш нар бол асар их чадaltaй багш нар. Төрөн гарсан байна. Их олон багш нар доктор эрдмийн зэрэг асар олныг хамгаалсан багшилж байна. Бүтээл бол асар их байна.
Нэгт, хоёрт энэ сургуулийн сургалтын орчин маш сайхан болж байна. Ямар сайхан орчин үеийн сургалтын орчныг бүрдүүлж чадсан байна. Дээр нь тэр сургалтын явуулах сайхан техник хэрэгсэл, тэр захим техникийг усагаар шиг нэвтрүүлчихсэн байна. За дээр нь энэ сургуулиас олон одоо сайхан алдартангууд, олон одоо бүтээлүүд гарсан байна. Тэгээд энэ сургууль өөрийнхөө хөгжлийг одоо олон улсынтай мөр зэрэгцүүлэхийн тулд гадаад харьцаагаа маш сайхан өргөтгсөн. Тийм учраас олон гадаад харьцаа олон улсуудтай холбож ажиллаж байгаа явдал юугвал олон улсын боловсрол багш үлдэх сургуулийн төвшөнд хүрэхин төлөө одоо энэ ажиллаж байгаа удирдлагууд маш сайхан ажиллаж байгаа байна. Тийм учраас энэ удирдлагуудын гар нийлж сайхан ажиллаж сургуулаа хөгжүүлэхийн төлөө асар их юм хийж байгаа юм байна. Ийм сайхан хөгжилт хүргэж ингэж олон сайхан зүйлийг хийж байгаад их баяртай байна. Эцэст нь хэлэхэд энэ сургуулиас гарч байгаа одоо төрөн гарч байгаа сүүлийн үеийн одоо оюутан багш болгоод өгч байгаа нөхдүүд бол чадал чансаа мэдлэгийн хувьд бол их сайжирсан байна. Тийм ч учраас би бол одоо энэ сургуулийн жил бүтээгдэхүүнээс нь жил бүр авч байна. Тэр бол маш сайн өсч хөгжихөр байна. За өөр жишээ хэлье. Сая төгссөн оюутан авсан чинь сая дунд говийн нэг алдартай математикч манай Өлзий Гавьят багшийн нэрэмжит том бүсийн олимпиад болдог. Тэрүүнд манай нөгөө сая төгсөөд авсан нөхөр тэр олон энэ жилийн улсад дөрөвсөн багш нартай уралдаад медаль аваад ирчихсэн. Тэгэхээр л одоо тэр сая ширээнээс гараад багшийн ширээнд оюутны ширээнээс гараад багш болж байгаа нөхөр сар болоогүй багтал ийм хэмжээний амжилт гаргана гэдэг бол тэр сургуулийн бүтээгдэхүүний чанар чансааг тодорхойлж байгааг хэлэхэд бахархан баярлж байна. Сургуульдаа бол сургуулийнхаа нийт багш нар удирдлага энэ нөхдүүдэд тэнд сурч байгаа оюутан ажилчид энэ өдрийн энэ нэвтрүүлгийг орж байгааг завшаа ашиглаж эрүүлийн хаз жаргал ажлын өндөр амжилтыг өсөж 65 жилийнхаа үед том амжилт үлэг барьж их үйлсийг үтээгээрэй гэж ингэж хүсэж байна. За ерөөл отоос болтугай багшаа. Үнэхээр сайхан ярьцлага боллоо. Торгоны хээ нийлж байгаа юм шиг энэ сайхан мөчөд бас эргээд олон жилийн дараа багштайгаа ингээд уулзаад сууж байхад бол энэ орчны ямар дурлалмар харилмар агуу удам төгөл дээр юм бэ багшийн алдар бадар тугай гэдэг эргэн өдрөх сэтгэл бол өөрөө ирэхгүй төрж байна. Баярлалаа багшаа. Сайхан баярлалаа. Танд их баярлалаа. Ямар сайхан байна. Энэ Монголын багш нарын өдөр тэгээд энэ төрлөх сургуулийн 65 жилийн бүгдийг давхцаж байгаа энэ мөчөд сайхан уулзсанд их баярлалаа. Тэгээс та нарт их амжилт дээр амжилт хүсье. Эрүүлэнхийг хүсье. Баярлалаа. За баярлалаа багшаа. Үнэхээр сайхан ярив. Илгэмсэг үзэгч та бүхэндээ зориулсан энэ удаагийн ардын багш нэвтрүүлэгт маань Монгол улсын Гавьят багш, Монгол улсын ардын багш, үнэн бэлгийн маан багш оролцлоо. Үнэхээр шинэ үе гэдэг энэ үгнээс гэрэл засаж гэгээ нэрийг бол мэдрэгдэг. Тиймээс учраас шив шинхэн байсаар 100 жилийг үзье гэдэг илгэмсэг сайхан үгээр энэ удаагийнхаа нэвтрүүлгээ төрж яргаая. Баярлалаа багшаа. Баярлалаа.